Сайн байцгаана уу? Номь төгсөн. За би Солонгост хараагаад тэглүүлсэн байгаа. Тэгээ та бүхэндээ хараагаад тэглүүлсэн талаараа дэлгэрэнгүй хуваалцъя. Би аль хэдийн Instagram дээр 2 reels бичлэг оруулсан байгаа. Тэгээ та бүхэн минь тэрийг үзэх боломжтой. Энэ бичлэгээр би бүр илүү дэлгэрэнгүй хараад тэглэсэн одоо түүхээ өөрийнхөө сториг хуваалцсанаа. За би Солонгост Grand Eye Clinic гэдэг эмнэлэгт хараагаад тэглүүлсэн байгаа. За яг өөрийнхөө харааг илүү тайлбарлах юм бол миний хараа аль 6 дугаар ангиас одоо 12 настайгаас эхлээд ингээд муудаж эхэлсэн. За би байнга шил зүүдэг. За хаяа ингээд нөгөө нэг зүүдэггүй одоо нөгөө өсвөр насны хүүхэд чинь ингээд нэг шил анхандаа нэг зүүхгүй ингээд тоохгүй барьж тавьж яваад сүүл рүүгээ байнга линз зүүдэг болоод за тэрнээсээ цаашаа байнга шилээ зүүж яваад ингээд явсаар агаад одоо нийтдээ бараг ингээд 16 жил хараа муу явсан байна. За миний хараа хасах 4 байсан. Монголд үзүүлэхэд бол хасах 4 байсан. Гэхдээ би одоо Grand Eye Clinic-т ингээд очиод үзүүлсэн чинь миний харааг илүү дэлгэрэнгүй ингээд надад тайлбарлаж өгсөн. Тэгсэн чинь баруун нүд маань хасах 3 одоо холын хараа мó. За зүүн нүд маань хасах 325 байсан юм бэлээ. Тэгээ хоёулаа 0.150-ийн цилиндртэй. Тэгээд ер нь бол Монголд байхдаа би илүү ингээд буруу өөртөө таараагүй шил линз зүгээд яваад идэгээс юм байна гэдгээ мэдсэн. За тэр нүдний тэнхлэг маань болохоор ингээд 5 тэгээд нэг 10 гинэ. Цилиндрийн бас нэг тэнхлэг гэж ядсан юм байлээ. За ингээд хараагаа тэглүүлэхэд хамгийн чухал юм нь болохоор нөгөө нэг нүдний эвэрлэг бүрхүүлийн зузаан байдаг. Айгүй олон хүмүүс надаас ингээд бичлэг reels оруулсан чинь хараагаа тэглүүлэхэд хэд болсон бэ гэж асуусан. Би ингээд хараагаа одоо жишээлбэл 2.5 сая воноор тэглүүлсэн гэдэг маань ингээд та нарын хараа бас тийм байх гэсэн үг биш. Ягаад гэвэл нөгөө эвэрлэг бүрхүүлийн зузаанаас шалтгаалаад хүнд ямар хаалгаа тохирох үгүй гэх юм чинь ингээд зөвлөдөг юм байлээ. Тэгэхээр та бүхэн маань одоо эмчтэй зөвлөөд тэгээ очиод яг одоо хэдэн төгрөг гарах боломжтой вэ гэдгийг бас жоохон нэг юм сэтэл аваад гэтээ очиод үзүүлж ийж яг үзлийн үр дүн дээр яг ингээд хаалгааны үн төлбөр яг тооцогдож гарч ирэх юм байлээ. За тэгээ миний хувьд болохоор би ингээд одоо хараа маань зүгээр эвэрлэг бүрхүүл маань болохоор одоо яг 500-аас 550-ийн хоорондоо ингээд хэмжээндээ байсан, эрүүл байсан. Тэг миний энэ дээр хамгийн их гайхажсэн юм. Би айгүй буруу ойлголттой байсан юм байлээ. Линз зүүдэг хүмүүс эвэрлэг бүрхүүл нь нэмгэрсэн байгаа учраас шууд ингээд нөгөө баг линз суулгуулах хаалгаанд орох ёстой гэсэн тийм хаанаас ч нэг тийм ойлгоцсон. За эсвэл одоо нөгөө smile гэдэг хаалгааг хийлгэх ёстой гэдээ ойлгоцсон. Ягаад гэвэл smile гэдэг нь нүдний тэр бүрхүүлүүдийн нэгийг нь ингээд сугалж авдаг хаалгаа юм билээ штэ. Тэг би тэрийг хийлгэх ёстой юм байна гэж ойлгоод за гэт ингээд баг те би одоо баг ингээд ерөнхийдөө жоохон хүнддүү нөгөө нүд хуурайшдаг хаалгаанд орно морно гэл ингээд аюу ингээд хүнд юм төсөөлсөн шал буруу ойлголттой яваад исэн бэлээ. Тэгтэл ерөөхдөө одоо айгүй олон хүмүүс ингээд нөгөө нүдний хараа тэглэх хаалгаанд оронгууд нүд маш их хуурайшж гин бүр айгүй хэцүү юм байна. Ер нь борчиж ормоор юм байна гэж тэгээдсэн баггүй. Тэгээд бүх хаалгаануудыг тийм байдаггүй. За зарим хүмүүсийн нүд нь илүү ингээ хуурайших юм бол илүү сайн тусаах хэрэгтэй юм бэлээ. Тэгээд миний хувьд болохоор хараагаа тэглүүлснээс хойш Монголд ирээд эхний сарда жоохон хуурайшсан. Ягаад гэвэл яг ингээ шороо босоод нөгөө хавар болоод тэгжсэн. Гэхдээ одоо бол би баг зарим өдөр баг нүдэндээ нөгөө тусаалгаа одоо нүдний нулимсаа тусаахаа ингээ мартцсан. Ерөөсөө нөгөө хуурайшаагүй баг тэгэж явж байгаа байхгүй. Ерөөхдөө бол тэгэж болохгүй. Тэгтээ одоо миний нүдэнд тийм ямар ч тийм тухгүй хуурайшсан мэдрэмж энэ төр гарч ирэхгүй байгаа. Тэгэхээр хүн болгоны бас хараа тэглүүлсэн туршлага өөр юм байлээ гэдгийг би ингээ хэлмээр байна. Тэгээд миний хувьд болохоор за би ямар хаалгааг хийлгэсэн бэ гэхлээр яг одоо Grand Eye нүдний эмнэлэгт үзүүлээд ингээд нүднийхээ бүх үзүүлэлтүүдийг ингээд одоо бичүүлж аваад бүр маш олон аппаратын дээр ингээд хараагаа ингээ үзүүлсэн. Бүр ингээ одоо эвэрлэг бүрхүүлийг бүгдийг нь үзээд хүүхэн харааны хэмжээг хүртэл тодорхойлоо. Тэгээд би ер нь цаанаас айгу сонио юм жижигхэн хүүхэн хараад юм билий. Төрөлхийн тийм хүмүүс байдаг гэсэн. Тэгээд ерөөхдөө энгийн хүмүүсийн бол 6-аас 6.5 мм гэдэг чинь минийх 5.5, 5.4 байсан сонирхолтой байгаа. За тэгээд нүдний даралтыг маань үзсэн, хэвэн байсан. Тэгээд нүдний торлог бүрхөвчийг бас үзсэн, хэвэн байсан. За ингээд ерөөхдөө ямар ч асуудалгүй учраас надад
2 дугаар үеийн LASIK хагалгааг санал болгосон байхгүй. За энэ нь болохоор одоо LASIK, LASIK хоёр нь ингээд бүр аль одоо хийгдээд бүр ингээд маш удаж байгаа ингээд 40 50 жил болж байгаа юм хагалгаа юм бэлээ л дээ. Smile Clear гэдэг хагалгаанууд нь болохоор одоо дөнгөж хийгдээд нэг 10, 15, 20 жил бол 15 жил болж байгаа юм шинэхэн юм хагалгаанууд юм байлээ. Тэгээд аюул олон хүмүүс нөгөө монголчууд маань смайлыг ингээд би ч гэсэн баг ингээд смайл гэж ямар хаалга байдгийг мэдэхгүй. Тэгтээ ингээд би смайлыг хийлгэх байх гэж ойлгоцсон. Тэгсэн чинь смайл хийлгэх шаардлагагүй. Смайл гэдэг хаалгааг болохоор нь штэ нэг удаа хийлгэх юм бол дахиж амьдралдаа хийлгэж болдоггүй. Ягаад гэвэл нүднээс нь нэг дотоод давхургыг ингээд одоо авчиж байгаа гэсэн үг юм бэлээ л дээ. Тэгэнгүүт одоо штэ тий яг хуу тэр бол ингээд сул тал байхгүй л да мэдээж хараа шууд тэглэгдэн. Тэгтээ дахиж хийлгэх боломжгүй байхгүй. Тэнгүүт нөгөө залуу хүмүүсийн хувьд одоо би нөгөө дөнгөж төрөөг байгаа учраас төрсний дараа бас миний хараа одоо тий нэг төрөлт 2 3 төрөлтийн дараа миний хараа яаж өөрчлөлтийг би мэдэхгүй. Тэг хэрэг муудчих юм бол би дахиад хараа тэглэх хаалгаа хийлгэх боломжгүй болчих юм бол бас жоохон ингээд сонир санагдчих байгаа байхгүй. Тэнгүүт би 10 жилийн дараа ч юм уу тий дахиж хийлгэх боломжтой гэдгсэн чинь надад айгу ингээд тухтай санагдсан. Яг тэгвэл 10 жилийн дотор миний амьдралд тохиолдохыг мэдэхгүй шүү дээ. За ингээд би надад болохоор 2 дугаар үеийн LASIK хагалгааг санал болгосон байгаа. За тэрэн дээрээ нэмээд контура гэдэг аргаар миний одоо эвэрлэг бүрхүүлийг маань ингээд тэгшлэх тийм үйл ажиллагаа хийгдсэн. За яагаад надад тэгсэн бэ гэхээр одоо би нэг айгүйх яагаад энэ тохиолдсон мэдэхгүй гадны нэг юм бүрхүүл байгаа. Тэгмээ тэр нь жоохон юм овон товон болцсон гэсэн үг. За тэрийг болохоор яг ингээд хараа тэглэх лазер хийж явахдаа зэрэг шууд ингээд бүрхүүлийг нэг гоё тэгшхэн гүлгэр олгочих болдго юм билээ. За тэгээд энэ контура аргыг миний нүдэн дээр бас ингээд ашигласан байгаа. Тэгэхээр би 2 дугаар үеийн лазикийг контуратай хамт хийлгсэн гэсэн үг. Хараа нилээ муу эсвэл одоо тий цилиндр өндөртэй хараа ч юм уу тиймэрхүү асуудалтай хүмүүс айх юм бол бас ингээд одоо нөгөө тэглэх аргагүй биш бас одоо ч нөгөө линз суулгуулдаг болцсон юм байлээ. Тэгэхээр айгүй олон хүмүүс ингээд яах вэ ингээд Монгол засахгүй гэж нэзэрхэд айгүйх тийм одоо асуултын тэмдэгтээ явж идэг. Тэгэх юм бол манай Grand Eye Clinic руу шууд холбогдоод тэгээд линз суулгах мэс заслын талаар бас ингээд судлах боломжтой. Гэхдээ би одоо линз суулгах мэс заслын талаар нэг сайн тэгж тайлбарлуулаагүй учраас өөрөө сайн мэдэхгүй байна. Өөрөө яг тэрэнд ингээд нөгөө тэрийг сонирхоогүй учраас тэгтээ та бүхэн маань бас сонирхоод үзээрэй гэж хүсэж байна. За би Солонгос руу 3 хоногоор очсон байгаа. За эхлээд би шууд 3 сарын 10-нд очоод очоод шууд эмнэлэг дээр очоод шинжилгээ өгөөд за өмнө нь бас шинжилгээ өгсөн байсан. Гэхдээ яг хаалганы өмнө би 3 сарын 10-нд шинжилгээ өгөөд тэгээ 3 сарын 11-нд шууд хаалгаанд өдөр 12:30-д орсон байхгүй. Тэгэд ерөөхдөө би линзний биш ерөөхдөө хараа тэглэх хаалганаас би бүр нийлээ айж исэн бүр ингээд биендээ одоо ингээд нэг юм баг зүсүүлж ингээд те амар хаалгаанд орохоос илүүтэйгээр би бүр хараа тэглэх хаалганаас амар айсан. Шалтгаан нь ингээд нүдтэй холбоотой болохоор ингээд харж яхад ингээд хийн гэд би айгу буруу ойлгоод исэн байлээ. Тэгээд миний хувьд болохоор шинжилгээ өгөө тэг маргааш хүрээдэр гисэн. За тэгээд би шууд маргааш нь ингээд очоод 12:30-аас ингээ хаалгаанд орох гэсэн чинь надад шууд ингээ халаад өмсүүлээл нүдэнд хэдийн юм дусаагаал тэгэл өвчин амдах тусаалга гээл тэгэл намайг аваад орсон. За ингээд ороод надад ингээд хаалгаа хийсэн байгаа. Тэг миний хараа тэглэх хаалгааны 8-аас 10 дөрвөлжилсэн. Яг контур аргыг яг ингээ аппаратаараа шууд ингээд миний нүдэн дээр ингээ хийчдэг. Хараа тэглэхтэйгээ цуг хийчдэг. Тэгээд айгүй амар. Тэгээд тэр эм чинь бүр амар ингээ гарт нь ингээ хамаг юм орцсон. Бүр айгүй мундаг эмчээсэн. За тэгээд яг ингээд хөвчж яхад надад төрсөн мэдрэмж болохоор штэ ингээд тийш харж яхад ингээд эхлээд нэг юм цэнхэр гэрэл харагдаад за тийш харж байгаарэ гэд нэг юм цэнхэр зүгээр нэг цэг заяа ингээд нэг юм надаа ингээд амар юм Transformers Center ч юм уу эсвэл нэг юм Avengers-ийн кино эхлэх гэж байгаа юм шиг ингээд кино шатарт орж ирсэн юм шиг санагцаа ингээд дэлгэц хараад ингээд зүгээр сууж байгаа юм шиг. Тэгсэн чинь за одоо ингээд ногоон гэрлэг хараа гэж чинь ногоон нэг цэг байгаа байхгүй тэр ингээд нэг томрохж байгаа юм шиг санагдал. За ингээл нэг дэлгэц харж байгаа юм шиг ингээл ногоон цэгийг харж ирсэн чинь ингээл баахан улаан цэгнүүд ингээл гарч ирэл гэл айгу олон ингээл нэг солироо дуунж байгаа юм шиг улаан цэг гарч ирэл тэл би за улаан цэгнүүд л хараарэ гэл ингээл чигээрээ харж ирсэн чинь тэгэл дууссан шүү дээ. Тэгэд яг нүдийг ингээд нөгөө нэг ингээд нээж байгаа нээхэд надад амар тухгүй мэдрэмж өгөх гэд тэгсэн чинь би нөгөө яагаад тэгэж тухгүй мэдрэмж өгөх юм болоо гэл амар айгаад байсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө ингээр айгу хуурай шахахтаа л гэж бодод исэн юм шиг лээ. Тэгсэн чинь нөгөө эмчнэр ингээл шууд тусаалга хийгээл ингээл газ хийчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт лазер хагалгааг хэр би бүр ингээл бз гэл бүр ингээл тэр чигтээ ингээл бүр гэрэл мэрэл асаал ингээл
цав цагаан гэрэл мэрэл ингээл ингэдэм болов гэсэн чи зүгээр нэг юм улаан гэрлэр улаан нэг юм цэгрүүл ингээ хардсан байлээ шүү дээ. Яг юм зүгээр нэг лазерын ингээ улаан цэг гэдэг чинь яг тэрэн лүү хард. Яг тийм улаан цэг шиг юм руу харж байгааг лазер гэдэг юм байлээ шүү дээ. Тэгсэн чинь би ингээл бүр гэн ингээ ойлгоцохгүй. Буруу ойлгоцсон. Тэгэл ингээл цэг рүү харж байгаа л тэгэл хаалгаа маань шууд дууссан. Тэгэл за босоод ирээ гэл гэс ингээл нэг юмн дээр сулгаал дахиад гэс миний хараад ингээл зүн зүн гэж хараад за болцсон гэл тэгэл шууд хариулцсан шүү. За тэгээд эмнэлгээс болохоор надад ингээд нүдний витамин бичиж өгсөн, дээрэс нь нүдний тусаалгууд бичиж өгсөн. За одоо бол би ингээд 2 янзын тусаалга тусааж байгаа. Тэгээд өдөрт ингээд эднэрийг тусаагаарай гэд тэр надад мэдээж хаараа. Тэгэл хаалганы дараа нөгөө өрөвслээс хамгаалах нүдний тусаалга энэ төр бичиж өгсөн байгаа. Тэднэрээ бүгдийг нь яг хэрэгэлсэн. Тэгээд нүдний бүр PRP надад хийж өгсөн. За шууд ингээд цус аваад заяа надаас яг ингээд хаалганд орохоос өмнө цус авангуутлаа тэрийг шууд нэг очиод цаана сувлагч нь очиод нэг аппаратанд ягаад шууд юм нүдний тусаалганы юм савтай нэг юм өгсөн байхгүй. Нэг 5 хоног ингээд хөрчөнд хийж агаад ингээд тусаагаарай гэдгсэн. Тэгээ тэр нь штэ би цуснаас гаргаж авсан ингээд PRP за одоо тосно гэх юм уу тэрийг нүдэндээ тусаана. Тэг би бүр ёо ингээд шинжлэх ухаан бүр амар хөгжиж чи одоо ингээд миний өөрийн цусын ингээд тосоор миний нүдийг ингээд эмчилж байгаа байхгүй юу. Тэгэхээр угаасаа миний би өөрийнхөө биеийг таслуулах юм чинь миний зүр нүдэнд ингээд маш сайн чигшүүл өгч байна гэсэн үг. Тэгэл би бүр нүдний PRP юу гэглээ ингээд нөгөө юу муу тусаал өгсөн чи би бүр вау би бүр ямар тэнийг юм цаанаа зовж юмэ гэж өөрөө бодсон. За тэгээд нүдэндээ хамаг тусаагаал тэгэл би хаалгааныхаа дараа ингээд юу яаж байгаа байхгүй. Одоо өстө ингээл нөгөө хар шилцүүгээл ингээл ямар ч гэрэл рүү харж болохгүй баг ийм ринг лайт руу харж болохгүй уцааж харж болохгүй гэл тэгж бодвол ингээл доошоо хараад ингээл яасан чи шууд ингээд хаалганы өрөөнөөс гараад хүлээлгийн өрөөнд орж байгаа байхгүй. Тэгсэн чи амар том дэлгэцсэн баггүй хажууд айгуу том ингээд телевиз дээр нөгөө манай эмнэлгийн реклам явж байгаа байхгүй. Тэгэл би шууд телевиз харж болохгүй гэл тэгсэн чи юу вэ? Телевиз үзэж болно шүү дээ гэд. Тэгээ 10 минутын дотор би ингээ хараа маань тэг болцсон за. Тэгээ телевиз үзэж болно хамгийн амар нь. Тэгээд энэ 2 дугаар үеийн лазик хаалгаа болохоор ер нь эхний 5 цагт ингээ нүд амар хуурай штэ гэж тэгж байгаа байхгүй. Тэгсэн чинь миний нүд болохоор нэг нүд нь 1 цаг, нөгөө нүд нь 1 цаг ингээ хуурай штэ. Ингээ нийтдээ нэг 2 цаг 30 минут амар хуурай штэ гэх юм яг одоо тэр ингээ нүд нь ингээ эдгэж байгаа юм шиг байгаа юм. Тэгээд тэр үед болохоор ерөөсөө хараад тэглэх хаалгаа хэлсэн дараа ерөөсөө нүдээ ингээ удаан амьж болохгүй ингээд ерөөхдөө ингээд нээлттэй тэгээ унтаж болохгүй тэгээд ингээд сэрүүн манай эмнэлэгт байж гэдэгс аахгүй тэгээ би ингээ эмнэлгийнх нь амралтын өрөөнд ингээд нэг 230 минут ингээ байсан. За тэр үедээ ингээд ээжтэйгээ Монгол руу уцаар яриад за би ингээд талаасаа гараад ирлээ гэл ингээд уц муцаа оролдоол. Тэгтээ яг хоо жоохон ингээд нэг юм юмд фокуслоход бүр нэг өгчээр ингэх ёстой юм шиг санагдсан. Тэгтээ ингээл нэг амар тийм жижигхэн юм бичиг уншихгүй зүгээр ингээд окей гэл тэгэл ингээл хүн мөнтэй бас чаталж болж исэн шууд 10 минутын дотор. Тэгэл ярьж байгаа л 2-30 минут өнгөрөөл тэгэл за одоо явж олноо. За ингээд баярлаа гэл тэгэл намайг гаргасан. Тэг би одоо хамгийн амар нь би бүр ингээд энэ гудамжийг тэр чигт нь харж ин би одоо би бүр тэр хамгийн цаадлын барилгыг хүртэл харж ин. Эмнэлгээсээ гараад ингээд шууд Ганнам дүрхт байгаа штэ. Ингээд шууд ингээд гудамж руу харсан чинь ингээд Ганнам ингээд тэр чигтээ ингээд нэг том урт ингээд зам байгаа штэ тий автобуснууд явдаг ингээд амар том. Тэр чигтээ бүр хамгийн цаанаага байшин бүр надад харагдаж байгаа байхгүй юу. Тэгэл би бүр what гэл бүр шоконд ороод заяа. Тэгэл бүр юу вэ? Бүр ингээд өмнө нь яг би линзтэй ахтай ингээл юм харж байгаа л да. Тэгтээ ингээд ямар ч линзгүй энэ бол миний нүд ингээд өөрөө ингэж харж ийн гэж бодчих би бүр шоконд ороод тэгээ бүр амар их алхаа заяа. Тэгээ бүр дэврэнгүүтлээ даврангуутлаа автобусын цуугаад бүр баг тойрж яваад бүр өстө Ганнамыг тэр чигтэн тойроод баг сөүлэр баг аялаа. Тэгээ орой буудалтаа очиод тэгээ би юм хостелд буусан. Угаасаа 3 хоногор очиж байгаа болохоор тэгээ хостелтоо ингээд байжгаад тэр оройноо ингээ унтаад нөгөө шилээ зүгээд унтаад тэгээд маргааш нь эмнэлтэд очиж үзүүлсэн. Тэгээ үзүүлсэн чи нүдээ жоохон нухах гээд байгаа байвал хамгаалтын линз хийгээд үегээ. Тэгээд шууд миний нүдэнд нөгөө нэг юм ямар ч юм өнгөхгүй линз хийцэн. Тэгэл маргааш нь тэр юг хийлүү. Тийштэй. Маргааш нь юу лээ? Тэгэл миний нүдэнд хамгаалтын линз хийгээд тэгээд 1 хоноод аваад тэгэл болцсон.
Тэгэл би шууд одоо Монгол орчуулагчтайгаа уулзаа. Тэгээд манай Монгол орчуулагч болохоор айгүй хөөрхөө ингээд надад бүх юмыг тайлбарлаж өгөөд, миний витаминуудыг өгөөд, миний нүдний бүх тусгаалгуудыг надад өгч явуулаа. Тэгээд нүдний тусгаалгыг заавал эмчийн бичгээр аптекаас авах хэрэгтэй мэлээ. Тэгээд би өөртөө хэрэгтэй бүх нүдний тусгаалгуудаа ингээд авцсан. Тэгээд одоо ингээд Монголд хэрэглээд одоо болтол ингээд дуусаагүй байна. За тэгээд хэрэгтэй бол ингээд Солонгосоос бас ингээд захичиж олно. За ингээд миний хараад иглэх бүх үйл ажиллагаа ингэж явагдсан. За тэгээд тэглэсэн талаарх рилээ биэнд ингээ оруулчих. Би Солонгост хараагаа тэглүүлэхээр ирлээ 3 хоногор ирсэн байгаа. Гамнамд байрлах Grand Eye нүдний эмнэлэг дээрээ хүрээд ирлээ. Хараагаа тэглүүлэхдээ Grand Eye клиникийг сонгосон 2 шалтгаан байгаа. Эхнийх нь болохоор эмч нарын туршлага 2023-24 онд шилдэг эмнэлгээр Grand Eye клиник тодорсон. Дээрээс нь хараа тэглэхэд ашиглаж байгаа аппаратууд нь Америкийн нэгдсэн улс Швейцарын хамгийн сүүлийн үеийн аппаратууд байсан учраас үнэхээр таалагдсан. Линз дүүдэг мөртлөө миний нүдний эвэрлэг бүрхүүлийн зузаан хэвийн хэмжээнд байсан. Гэхдээ эвэрлэгийн хэлбэр маань гажигдсан байсан. Тэгээд эвэрлэг бүрхүүлийг ингээд тэгшлэх контура гэсэн тийм лазер хагалгааны арга идэм билээ. Хараа тэглэх лазер хийгдэж хооронд контура арга нь лазераар бас давхар хийгдэх юм билээ. Тэгээд эвэрлэг бүрхүүл маань тэгшгэн болно гэсэн үг. Хагалгаанд орсноос хойш надад 10 жилийн баталгаа өгч байгаа. Тэгээд би яг нэг шагнал хожиж байгаа юм шиг санагдсан. За ингээд дээшээ гараад шууд хагалгаанд орох чинь нүдэнд маань мэдээ алдуулах нүдний тусаалга тусаагаад ингээд хагалгааны өрөөлөө очиж хөвтлээ. За хагалгааныг 8-аас 10 минут үргэлжилсэн. Хараа тэглэх хагалгаанд орохоор ингээд бичлэг үзэхээр ингээд нүд үсэж байгаа бичлэг гарч ирээд идэг штэ. Тэгтээ яг өөрөө ингээд харж байгаа мэдрэмжээ би тайлбарлах юм бол зүгээр л яг ингээд кино үзэж байгаа юм шиг улаан ногоон цэнхэр гэрэлнүүд л харддаг юм байлээ. Тэгээд ямар ч өвчин байхгүй санагцсан. Эмч маань надад яг мэрэгжлийн төгөлдөр уурчиг санагцаахгүй. Бүх юм нь гарт нь орцсон. Бүр маш уян налархаа ингээд бүх юмыг секунд алдахгүй маш урдан хийцэн. Миний нүдийг шууд шалгаад тэгэл шууд ингээд би гараад ирсэн. Контура лейзик хийлэхийн хажуугаар би эвэрлэг бат бөх болгох лазер бас нэмэлтээр хийлгсэн байгаа. Тэг бүх үнийг доор биччихье. Хаалганаас хойш имлэг дээр нэг цаг 30 минут уйлж сууж агаад явсан. Ингээл би тэг хараатай болчлоо. Баярлаа. Grand Eye эмнэлэг дээр маань нүдний IPL эмчилгээ гэж байдаг, хуурайшилтын эмчилгээ. За энэ нь болохоор ингээд IPL лазер эмчилгээ нь зохио орчмын өргөслийг эмчилж хатуурсан тосны давхаргыг гадагшлуулж хуурай нүдийг ингээд намдаадаг эмчилгээ. За манай ээж Grand Eye клиник дээр очиж энэ эмчилгээнд орсон байгаа. Тэгээд ерөнхийдөө бид нар маш их ингээд хуурай орчинд амьдардаг учраас нүдний маань асууд ингээд нулимсны сүв ч юм уу те ингээд тосоор бөглөрсөн байдаг. Тийм учраас нүдэн рүү маань ингээд хангалттай чиг очихгүй. Тэгээд нүд хуурайшаад идэм байлээ. Тэгээд хуурайшилтын эсрэг IPL эмчилгээнд би дахиад Солонгос явах юм бол орох гэж төлөвлөж байгаа. Сая 1 сард манай ээж нүднийхээ эвэрлэг бүрхүүлийг ураад хайсан. За тэгээ бид хоёр яг Солонгос явж таарад би нэг мөсөн Солонгост ирээд нүдээ үзүүлье гэд нүдний Grand эмнэлэг дээр ирсэн байгаа. Би аль 12 настайгаас хойш хараа муутай байсан. Тэгээд одоо хараагаа тэглүүлэх хүсэлтэй байгаа учраас эмнэлэг дээр ирж нүдээ шалгуулж байна. Эмнэлэгт ирээд энэ бүх аппаратын дээр сууж хараагаа үзүүлэхэд нийтдээ 100,000 вон эд юм билээ. 40 нас гараад хүмүүсийн ойрын хараа нь муудаж эхэлдэг штеп. За та эдийн дээр байгаа бичлэгийг харах юм бол ерөөхдөө ойрын хараа муудахад хүний болор ингээд цайрч эхэлдэг. За ингээд цайрсараагаад сүултээ бүр юм цав цагаан болт юм байна. Тэгэд ийм амар хүчтэй одоо цайрхаас нь өмнө болроо солиулах юм бол хараагаа одоо авч үлдэх боломжтой. Хэрвээ болроо солиулах байх юм бол хараа тэр чигтээ байхгүй болох боломжтой байна. Тэгээд манай ээж бол ингээд ойрын хараа муудаж эхлээд одоо бараг 3 жил болж гин. Тэгээд жил болгон хараагаа үзүүлж хяналтанд явж агаад яг хийгдэх ёстой үед нь болроо солиулах хагалгаанд орж болно гэсэн. Тэгээ одоогоор бол манай ээж холын хараанд сайн нүд нь маш сайн байна. Угаасаа насны эрэхэнд ингээ ойрын хараа мууддаг. Нэгэн тийм том эмнэлэг дээр ирсэн юм чинь хуурайшилтын эсрэг IPL эмчилгээнд манай ээж орсон байгаа. IPL лазер эмчилгээ нь зохины орчмын өргөслийг эмчилж нүдний тосон давхаргыг хайлуулж бөглөрсөн байсан тосыг шахаж гаргаж ирдэг байгаа. Манай ээжийн нүдний эвэрлэг бүрхүүл нь урагдсан гэж бодож исэн чинь эвэрлэг бүрхүүл чинь бүр 5 давхар ийм хайлсэдэг учраас тийм хурдан гэмтэх боломжгүй. Харин Монголын нөхцөл бид нар одоо маш их цаг агаарын өөрчлөлттэй байдаг учраас нүд маш их хуурайшдаг. Тэгээд нүдэндээ байнга нулимс тусааж нүдээ хайрлах талаар ингээд зөвлөгөө авлаа. За ингээд эвэрлэг бүрхүүлийн ажилбар PRP нүдний тусаалга гэдэг ингээд маш олон эмчилгээнүүдийг манай Grand Eye клиник ингээд санал болгодог. Би хараагаа тэглүүлэхдээ Grand Eye клиникийг сонгосон 3 шалтгаан байгаа. За эхнийх нь болохоор эмч нарын ур чадвар байгаа. За Grand Eye клиникийн 2 эмч нь болохоор бүр ингээд мэрэгчлэрээ маш удаан ажиллаж байгаа. За дээрэс нь Солонгосын топ эмч нарын жагсаалтанд ингээд ороод явж байгаа эмч нар байгаа. За тэгээд өөрсдийнхөө одоо ингээ клиникийг нэгээд ажиллуулж байгаа гэх юм уу. За хоёр дахь нь болохоор хэрглэж байгаа ингээд бүр төхөөрөмжүүд нүдийг маань ингээд одоо үзэж байгаа тэр ингээд нөгөө нэг юуны
Зүр шинжилгээний аппаратууд нь л гэхэд ямар амар олон аппаратууд вэ. Дээрээс нь нэмээд одоо яг мэс заслын ажилбар хийгдэж байгаа хоёр том аппарат байгаа. За тэрний эхнийх нь болохоор EX500 White гэдэг Америкийн нэгдсэн улсын аппарат байна. За энэ нь болохоор FDA approved буюу одоо Америкт ингээд баталгаажсан аюулгүй лазер дах хэмжээ маш бага. За эвэрлэг бүрхүүл гэмтэл бага үүсгэх нь EX500 аппарат ба Vario аппарат хоёрын тусламжтайгаар контура мэс засал хийх боломжтой ийм аппарат байгаа. За хоёр дахь аппарат нь болохоор Femto LOV-Z8 гэдэг Швейцар аппарат байна. За энэ Z8 аппарат нь болохоор хамгийн сүүлийн үеийн Femtosecond лазер 10 дахин хагалгааны хугацааг богиносгосон 4-р үеийн Clear Smile мэс заслыг хийх аппарат нүдний эргэлт C тэнхлэг хүртэл цилиндр харааг засаж чадах давуу талтай ийм мундаг чадвартай аппаратуудыг хэрэглэж байгаа. Тэгэд маш үнэтэй маш одоо бүр дэвшилтэт технологийн аппаратууд учраас би бүр шууд ингээл итгэсэн. Тэгээд яалтчгүй ингээд тэр аппаратаар хараагаа тэглүүлсэндээ одоо ингээд бүр өгтлээ баярлж байна. Одоо миний нүдэнд ямар ч асуудал байхгүй. Би ингээд 3 сар болцсон байгаа. Бүр ямар ч асуудал байхгүй. Ингээл орой олонгууд ингээл нүд өвдөөл аргаал ингээл нэг ёо би ч нэрээ хараагаа тэглүүлсэн штэ гэл ингээд надад байнга сануулаад байх ямар ч тийм юм байхгүй. Би бүр төрлийн юм хараатай байсан юм шиг надад санагдчихж байгаа. Grand Eye Clinic-ийг сонгосон 3 дахь шалтгаан маань бол төлбөрийн хувьд надад айгүй боломжийн санагдсан. Бусад эмнэлгүүдтэй харьцуулахад за би бол контур лазер хийлгсэн. За дээрэс нь ингээд нүдний одоо нөгөө бүх шинжилгээгээ өгөөд дээрэс нь одоо бүх витаминуудаа аваад, нүдний тусалгуудаа аваад ингэж яхад нийтдээ одоо миний төлбөр ийм хэмжээний болсон байна. Тэгээд гэхдээ миний одоо нөгөө нэг төлсөн төлбөр маань хүн болгоных бас өөр байна. Одоо зарим хүмүүст контура лазер хаалгааны одоо тэр 800,000 воноор хийлгэж байгаа контура арга хэрэггүй байж магадгүй. Тэгэхээр төлбөр нь хасагдаад явчихна. Тэгэхээр хүн болгон янз бүрээ л гэсэн үг. Ерөөдөө бол лазер хаалгаа маань ингээд 2 сая воноос эхэлж байгаа. За тэгээд та бүхэн маань манай Grand Eye нүдний эмнэлгийн Instagram, Facebook пэйж руу ороод холбогдоод тэгээд мэдээлэл аваарай. Миний хувьд бол Grand Eye эмнэлгээр үйлчлүүлэхэд бүр маш тухтай, бүх юм нь бүр маш түргэн, шуурхай, ойлгомжтой. Би бүр ингээд хараагаа тэглэх одоо энэ үйл явц маань маш ингээд одоо smooth юм ямар ч асуудалгүй айгуу гоё ингээд гулсаал айгүй хурдан ингээд тохиолдсон болохоор би бүр айгүйх баярлж байна. Би бол гэхдээ нүдээ хараагаа тэглүүлэх цагаа бол ингээд 2 сарын өмнө авсан байсан л та. Гэхдээ хүн болгон янз бүрэлтэй тий яаралтай очиж тэглүүлэхэд цаг байх боломжтой гэж магадгүй. Миний хувьд болохоор ингээд очоод одоо ингээд ямар ч асуудал байгаагүй, миний нүдэнд ямар ч асуудал тохиолдоогүй, орчуулга маш сайн явагдсан. Тэгээ Grand Eye нүдний эмнэлэгт ажилладаг бүх орчуулагч охтуудтай ингээд баярлаа. Тэгээд одоо хараагаа тэглэх бүх энэ процесс айгуу гоё тайвшруулаад бүх зүйл дээр хамт байсан. Бүх зүйлийг маш сайн тайлбарлаж өгөөд бүх ингээд зааврыг надад орчуулж өгчээсэнд маш их баярлж байгаа. Тэгээд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд хараагаа тэглүүлэх бол эмчилгээг үзэж байгаа бол заавал Grand Eye Clinic-ийн пэйж хуудасаар зочилж үзээрэй гэж та бүхнийгаа хүсэж байна. За баяртай. Нэрээ нүдний болор солиулах энэ төр хаалгааг бас манай Grand Eye Clinic хийдэж шүү. Манай ээж одоо ингээд болор солиулах хаалгаа дараагийн нэг 10 жилийн дараа ч юм уу те хийлгэх хаах. Тэгээд тэр үед ч гэсэн Grand Eye Clinic-ийг сонгоно гэдэгтээ итгэлтэй байна. За тэгээд баярлалаа баяртай.